Окей. За ингээд фактимийн захиалгаар явж байгаа подкаст, Motivator podcast-ын шинэ дугаар эхэлж байна. За мэдээж пэйж дээр, групп дээр, пэйж дээр байгаа одоо манай хүмүүс зориулаад бид бичлэгийг одоо шууд лайваар цацчлаа. За өнөөдөр та бүхэнтэйгээ ярилцах сэдв болвол зуршлын талаар ярилцах чинь. Тий. За ер нь бол бид нар сүүлийн үед маш их юм сурж байгаа тий. Олон зүйл сурж байгаа. Гэвч яг үндэ сурсан болгон бидний амьдралын одоо яг гол одоо үндсэн зуршил болж үлдэж чадж гин үгүй тий. Яг тэр зүйлээ бид нар өргөжлүүлэн амьдралдаа одоо авч явж чадж гин үгүй гэдэг нь бол нэлээд одоо жоохон тий эргэлзээтэй хэсэг нь тий. Бид нар маш олон ном авч уншсан сүүлийн үед тий. Бид нар маш олон сургалтанд сууж байгаа. За энэ бүх зүйлээсээ бид нар яг хичнээн зүйлийг яг өөртөө зуршил болгож авч үлдсэн бэ. Ер нь зуршлын талаар өндөр хэдүүлээ жоохон ярилцъя, жоохон нээлттэй ярилцъя гэж бодлоо. Тий. За одоогоор манай лайв дээр 20 хүмүүсүүд үзсэн байна. За яг хоёулаа нөгөө лайв гэдэг шиг биш, жоохон подкаст хийж байгаа давхар явж байгаа учраас хэдүүлээ яг хоёулаа яг гоё хүмүүстэй зориулаад шууд яриа авчи. За ер нь зуршлал бидний ер нь өдрөө өглөөс ахуулаад босоод хийж байгаа хинх үйлдэлүүд маань зуршил болцсон байгаад байгаа тийм. Тэгэхээр энэчээс одоо бүгдээрээ ярилцвал хамгийн чухал зуршлууд нь яг юу юм бэ? Ер нь яг ямар зуршлуудаараа бид нар илүү анхааруул. Бид нар одоо өөрөө илүү сайжрах, эсвэл илүү бүтээмжтэй байх, эсвэл асуудлуудаа шийдэх энэ болцоонууд нь харин бий болохгүй гэдэг талаараас. Би бол баг асуулт байдлаараа та амарчсан учраас асуучлаа. За одоо тий ер нь бол альва айл гэр бүлийн ингээд амьдралын төвшинг ингээд тодорхойлж байгаа хэдэн зүйл байгаа шүү дээ. За үнэхээр сурж мэдэх шаардлагатай гээд одоо сурахыг зуршил болгосон. Тэр гэр бүлийн хувьд ном унших, судлах, сургууль сурах нь одоо тийм энгийн зүйл болцсон айлын гэр бүлээс нийгмийн хэтэн одоо хүмүүсэл төрдөг. Тэгэхээр зуршил гэдэг бол ер нь хүний хувь тавиланг бараг тэр чигээр шийддэг. Эхлээд бол зуршлыг бүтээхэд тулд хин нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй байна. За жишээлбэл нэг шин зүйлийг амьдралдаа оруулж ирье. Нэг шин зүйлийг бүтээе гэдгийг эхлээд хин нэгэн ахтагч хүн заавал санаачлах хэрэгтэй. Явандаа энэ зүйл нь зуршил болоод байн удаан хугацаанд хийгдээд ирэхээрээ тэр гэр бүлээсээ одоо бүр одоо үгээр хэлхийн аргагүй том одоо үр дүнгууд гарч эхэлдэг. Одоо жишээлбэл зөвхөн эрүүл мэндийн тухай хэлүүлээ бодоод үзье. Зөвхөн одоо нийгмийн гарал байр суурийн талаар бүгдээрээ бодоод үзье. Жишээлбэл одоо надад нэг маш үнэтэй нэг тийм түүх байдаг л да. Одоо жишээлбэл 3 үеэрээ дээд сургууль төгсөөгүй. Тэгээ боловсрох боломж байхгүй хөдөө хязгаар нутагт амьдарч ирсэн гэр бүлээс нэг залуу одоо ингэж те амьдралаа өөрчлөх шийдвэр гаргасан. За тэгээд энэ одоо залуу одоо ер нь бол их сургууль сурах боломжгүй байсан тий. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг боловсрсан хүмүүс шиг боловсралтай хүмүүс шиг бие авч явахыг тийм үндэс түүх байхгүй. Ер нь мал дээр байсан. Тэгэл ээж аав нь малчин байсан, эмээ өвөө нь малчин байсан. Аав ээж нь малчин байжгаад харин сүүлдээ яг манай энэ дүүг одоо яг ингээд баг бахт нот руу орж ирээд тэгээд мал дээр байсан хүмүүс чинь ихтэй сургууль төгсөөгүй. Тэгэхээр ямар ажил хийж амьдралаа авч явах хэрэгтэй хөө шууд л одоо нөгөө хар бор ажил хийгээл яв. Ээж нь цэвэрлэгээ хийгээл аав нь барилга дээр ажилладаг ч юм уу тий. Ингэж явж исэн гэр бүлээс нэг залуу одоо юу гэдгийг амьдралын хэм маягаа өөрчлөх хүсэл мөрөөдлийг тээгээд олоод тэгээд тэр залууд одоо би урамшуулад тэгээд мэрэгжилтэй болох талаар зөвлөсөн. Одоо юу гэдгийг мэрэгжилтэй болохын тулд 7 хоног болгон ямар нэгэн сургалтанд суух хэрэгтэй. Энэ бол шинэ зүйл байхгүй. Тэнгүүт ямар бэрхшээл болж байгаа. Нэгдүгээр тэгж сурж байгаагүй учраас зуршил байхгүй. Хоёрдугаарт тийм зүйлийн төлөө мөнгө байхгүй. Тэнгүүт ингээд хүний амьдралд нэг шинэ зүйл орж ихдээ дандаа тийм бэрхшээлтэй байдаг. Яг одоо сурах нь зөв. Тэгээ ер нь би сураад хэрэг байна уу ч гэх юм уу те. Нэгэсэндээ өмнө ерөөсөө хизээч хийж байгаагүй үйлдэл туршлага байхгүй. Дээрээс нь 3 үед нь тийм түүх байхгүй. Ээж аваа бид нар чинь бас багаасаа ээж аваагаа ингээд сурж байгаа ч юм уу боловсрж байгаа. За эсвэл бол ажил хийж байгааг нь харж өсдөг шүү дээ. Тэгэхээр тухайн залууд бол тийм одоо рекорд буюу одоо бичлэг байхгүй. Дурсамж яг байхгүй. Тийм учраас тэр залуу сурахад аягүй хэцүү байсан. Нэгдүгürt гэр бүлийнхэн ч гэсэн гүй одоо амьдрал хэцүү байна штэ. Одоо тэгээд ингээд хэдүүлээ амьдралаа яая гэж яхад хоёр ах чинь ингэж ажиллаж яхад ээж чинь ингэж ажиллаж яхад чи одоо их сургууль сурах хэрэг байна уу гэл те. Бөөн тэмцэл болж ш тэгжиж нэг юм одоо ятгаж ш нэг юм суулгасан л да. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд бол нэлээд юм болж сургуулаа төгссөн. Тэгээд нэг цэрэгт явмаар санагдаад мөнгө төгрөхгүй те. Тэгэл гэтэл яг үнэндээ ингээд би бол ингээд одоо юу гэдэг миний ятгалга бол маш өндөр. Бараг 80-90% оролцоотой би ятгсан. Одоо чиглүүлсэн. Гэхдээ энэ бүх зүйлийг зуршил болгох гэж аягүй хэцүү байсан л да. Тэгээд дүү маань ингээд бүр хаста улаан дипломтой төгсөөлсөн нэг ч жагсаал ингэж сургуулаа төгсөөгүй л дээ. Гэхдээ л төгссөн.
4 жил англи хэлний орчуулагчийн тийм мэргэжлэр ингэ сураад төгссөн. За энэ залуугийн хүүхэд нь одоо хэлээсэлээд үзье. За. Одоо их сургуульд сурах нь тэр хүүхдийн үед хэцүү биш байхгүй. Тийм шүү дээ, тий. Одоо нөгөө аавынхаа тэмцэд сурсан энэ нөхцөл байдлыг хараад мэдээд аав нь дээд боловсролтой. За хэдүүлээ ганцхан дээд боловсролыг нөгөө шүтэж биширх тухай яриаггүй шүү дээ. Зүгээр л амьдралын чанар дээшлэхийн тулд хин нэгэн хүний өдөр тутмын амьдралын хэм маяг өөрчлөгдөх шаардлагатай байдаг гэдгийг л хэдүүлээ энэс харж байна. Тэгээ энэ залуу өөрчлөлт үнэхээр хэцүү байсан. Маш олон бэрхшээл байсан. Итгэхэд хэцүү байсан. Яг бол амьдралд нь хизээч ийм түүх байхгүй учраас энэ залуу итгэхэд хэцүү байсан. Тэгтэл энэ бүх зүйлийг хийж явахдаа үргэлж надад юу гэж хэлсэн гэсэн хэлжсэн гэхээр би яг ингэ нэг өөрийнхөө биш юм хийгээд байгаа санагдаад байна. Би үеийнхнаасаа ингэ нийлж чадахгүй байна. Би найзтай болж чадахгүй байна тий. Хүүхдүүд залуучууд яг тэр нөгөө чи хөдөө өссөн хүүхд болохоор нэг тийм яг хотын хөвчиг байхгүй шүү дээ. Ингээд бүх ямаараа ингэ нэг жоохон өөр. Тэгээ энэ бүх зүйл ингэ солигдохгүй хичээж явахдаа яг үнэндээ энэний хамгийн том ашигыг хүртэх чинь манай энэ дүү өөрөө биш заяа. Миний бодлоор хүүхдүүд нь ойлгож байгаа. Тэр одоо тэр 3 үед байгаагүй тэр тесрэлтийг хийлээ шүү дээ. Сурах зуршлын амьдралдаа бий болгоод. Эхлээд хүсэл тэмүүлэл байсан, дараа нь зуршил болгоод. Тэгээ энэ зүйлийг одоо ингээд хичээгээ хийж байгаа. Давхар бас энэ дээр нэг ийм зүйл ойлгож байна л да. Хажууд нь та бас үргэлж байсан юм биш үү? Тэгэхээр хажууд нь шин зуршлыг бий болгоод бид нар магадгүй яг өөрөөрөө явбал тодорхой хэмжээний нэг зүйл бас дутуу байна. Зүгээр мөрөөдөл төдийл байгаа. Мөрөөдөл төдий байгаад хийхгүй байна. Хийсэн ч гэсэн эн чинь нэг эхлүүлэх дундаа орж байгаа процессуудаа заавал нэг хүн ингээ хажууд нь ингээ за бууж өгч болохгүй шүү, хамт явах ёстой шүү, цаашаа үргэлжлүүлэх ёстой шүү гэж дэмжих хүн байх хэрэгтэй гэж би бас сая ярианаас ойлгож байна. Харин тийм учраас зуршлыг бүтээхэд одоо яагаад хараа дэлхийн нийтээрээ ер нь алсын хараа зоригтой хүмүүс тэрүүгээр амьдралаа өдөрдүүлээ явж бас 3-7% гэж үздэг гэж ийм судалгаа харж байна. Харамсалтай бас тээ. 97%. Магадгүй за багцаалтаад ярил л да 90% нь хүсдэг хэрнээ хүсэж байгаа амьдралынхаа дагуу амьдарч чаддгүй. Яагаад вэ гэвэл тэдний амьдралдаа шин зуршлыг оруулж ирч чадахгүй, эсвэл ойлгоогүй, эсвэл дийлээгүй гэсэн утгатай. Нөгөө хүмүүс нь болохоор одоо хараа л да тэр удмаараа сайн байна гэдэг чинь цуснд нь байдаг асуудал биш байх нь шүү дээ. Эн чинь нөгөө амьдралын хэм маяг өвлөгдөж байгаа. Тий. Энэ соёл дадал болоод хэдэлт өвлөгдөж байгаа учраас тэр хүмүүсийн үед хэцүү биш санагдаад байна. Гэтэл 90% нь яагаад тэгэхээр тийм түүх байхгүй байна. Эсвэл тийм мэдрэмж итгэл нь төрөхгүй байна. Тэр өөртөө итгэл хаанаас ирэх юм бэ? Тэр нь генээр ирдэг юм уу? Тэ? Тэр чинь ингээд одоо шилбэл олон хүмүүс ярьдаг шүү дээ. Оо манай бол мундаг ийм сэтгэл хүн байсан тийм. Тэгэл манайха угаасаа л ийм биш тий. Би угаасаа төрөхтөл ном уншдаг байсан. Төрөхтөөсөө л манайх англи хэлээр ярьдаг байсан гэдэг. Ингэж ярьж байгаа хүмүүс олон байдаг. Тэр хүмүүсийн хувьд эдгээр тийм том чаленж биш үү. Гэтэл өнөөдөр хэдүүлээ яагаад энэ сэдвийг хүндэж байгаа вэ? Тийм. Өнгөрсөн амьдралд сайхан түүхч байсан, муухай түүхч байсан. Энийг бид нар өөрчилж болно гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Энийг өөрчлөхийн тулд бид нар яг хүсэл мөрөөдөл нь тодорхой байх хэрэгтэй. Хоёрдугаар хүсэл мөрөөдөлд өрэхийн тулд шаардлагатай зуршлуудыг амьдралдаа бий болгох хэрэгтэй. Одоо чи эрүүл мэндийн тухай яриад үзье. Миний идэх зуршил, гэр бүлээсээ авсан идэх зуршил өөрчлөгдөхгүй бол миний эрүүл мэндийн асуудал бас өөрчлөгдөхгүй. Тийм биз? Эн чинь бүгд зуршил байгаа байхгүй. За миний амьдралд үнэхээр би боловсрож олон зүйлийг мэдмээр байгаа бол сурах зуршил орж ирэхгүй л бол би хичнээн сурахыг хүссэн ч энэ үр дүн миний амьдралд гарах. Тийм учраас эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй, дараа нь зуршлыг амьдралдаа бүтээх хэрэгтэй. Харамсалтай нь олон хүмүүс зорилгоо бичдэг, он гарах удаа зорилго бичдэг. Тэгээд 2 сарын дараа тэ англиэс сурна гэж тишидэр гараад 3 сарын дараа хятад хэл сурна гэж явж идэг тэ. Тэгэл ингээд зорилго нь айгүй амархан өөрчлөгддөг. Тэгээд сүүлдээ олон зорилго тавиад тэрэндээ өрэхгүй бол буцаад стресстэй тэ. Яа би одоо ингээд ийм бол 15 ном уншина гэсэн тэ нэгийг ч уншаагүй. Тэгээд за жоохон тоог нь одоо тэгээ багасгаад эхэлдэг ш. За ямар ч байсан 10. За 5. За энэ жилдээ дараа жил болъё гээд. Одоо би бол одоо 21 он маань эхэлсэн. За бараг дундаа орохгүй явж байна. 5 сар гэдэг маань бараг 50% нь орчихгүй явж байна. Тэгээд би энэ дээр бас нэг хувийн туршлагаа хуваалцмаа санагдаж байна. Ер нь бол би олон жилийн хугацаанд ингээд эртсэрдэг болох лөө бүтээмжтэй болох талаар бодож явсан. Эрт гэдэг маань нэг 5 цаг орчмыг хэлээд байна. За ер нь бол энгийн төвшөнд бол нэг 7-7:30 сэрдэг. Тэгээд яг сая карантин үеийг ашиглаад нэг зуршил дээр ажиллахаар одоо зорилго тавиад явсан. За тэгээд ингээд яг энэ карантины нэг сарын хугацаанд бол нэг 5 цагт бол сэрэх гэж хичээж явж байна л да. Тэгээ одоо яг ингээд хичээгээл яваад босоол ингээд үр дүнгууд гарч байгаа. Тэгтэл нөгөө нэг эргэлзээтэй хэвээр байгаа. Хийж байгаа. Тэгтээ ингээд энэ хэв маягийг цаашаа ингээд амьдралынхаа хэв маяг болоо зуршлуулгаа цаашаа ингээд үргэлжлүүлвэл
авч явах уу гэдэг эргэлзээ хэвээр яваад байгаа. Тэгэхээр энэ бол бас тодорхой хугацаа шаардаад магадгүй одоо би ингээд бодгоор нэг 21 удаа гадуураас яриа байдаг те. Одоо олон номон дээр ч гэсэн бичсэн байдаг. 21-ээс дээш удаа хийчвэл зуршил болчдөг юм а гэдэг нэг ийм яриа байдаг. Тэгэхээр би болохоор ингээд хувьдаа 21-ээс дээш удаа хийчихэд байгаа. Тэгтэл ингээд нэг тийм шийдвэртэй байна уу? Эсвэл бол ингээд нэг тийм эргэлзээтэй за ер нь ингэж ирэх хэрэгч байна уу да гэж боддог ч юм уу те. Нэг ийм бодолтой хэвээр яваад байгаа. Энэ дээр танд өгөх зөвлөгөө гэвэл. За би танд яг нэг үгүй л. Яг үнэндээ те одоо 21 хоног ч юм уу 40 хоног гэж ярьдаг шүү дээ. Зурш ихний зуршил 40 хоногт бий болдог гэх. Тэгэхээр ер нь бол яг үнэндээ 40-оос илүү хоног шаардлагатай байт юм аа. Тийм байна. Энэ яг ингээд амьдрал дээр та нар мэднэ 40 хоног ингээд та нар тасралтгүй сүнээсэн хүмүүс ч гэсэн байгаа. Гэтэ тэгэл 41 тэгэхээр сүнэхгүй. Тэгэл буцаад тэгээ зурчих юм байхгүй. Тийм учраас бидэрт үнэхээр энэ зуршлыг цааш нь авч явахын тулд маш хүчтэй шалтгаан бас хэрэгтэй. Коуч хэрэгтэй. Бидрийг ятгадаг те. Одоо шилбэл Afa Ах team одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа ганц гол чухал зорилго байдаг. Энэ нь бол ингээд та нарын мэддэг ч гэсэн энэ зүйлийг үргэлжлүүлэн бид нар та нарт ятгах те. Одоо сануулгах тэгэл одоо олон хүмүүс хөвний хөгжлийн хичээлийг одоо тоохоо болцсон те. Хөвний хөгжлийн хичээл үү тий те. Би одоо уул уурхайн бизнесийг завгүй байна уушлаарай те. Эсвэл би барилга барих гай ингээд завгүй байна. Эсвэл улс төрөө гэж завгүй байна. Яг үнэндээ нэг үйлхэд улс төр уул уурхай бүх бизнесийн салбар дотор гарч байгаа асуудал юу байгаа вэ? Авилгал, хайл ахуул, хүчирхийлэл, одоо хуулийн хууль зөрчилт те. Энэ бүх зүйл эцэстээ хувь хүний нэг хувийн асуудал шүү дээ. Тэгэхээр энэ хувь хүний асуудлуудаа шийдэж чадахгүй байгаа нь бидний энэ сэдв үнэхээр шаардлагатай гэдгийг бид нар үнэхээр мэдээд энэ салбар руу орсон учраас өнөөдрийг хүртэл хувийн хөгжлийн хичээлүүд ярьсаар л байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний гол зорилго бол би та бүхэнд байнга сануулгах те. Энэ бол зуршил бүтээхийн одоо хамгийн чухал нэг зүйл нь сануулагчтай байх, зөвлөгчтэй байх, чиглүүлэгчтэй байх гэдэг бол зуршил бүтээгийн хамгийн чухал одоо. Тийм учраас хүн ухаантай байх хангалтгүй гэдэг өнөөдөр би хэлмээр байна л. Энэ өнөөдрийн лайвын эсвэл энэ подкастын тийм хамгийн одоо түлхүүр хүн ухаантай байх хангалтгүй. Би өнөөдөр энэ үгийг та нар жоохон бяцлагаасаа гэж бодож байна. Би ухаантай байх хангалтгүй. Тэ би мэддэг байх хангалтгүй. Англи хэлэн дээр хамгийн аюултай хор хөнөөлтөй 3 одоо үг байдаг гэж ярьдаг. Энэ нь I know that. Монголоор 2 юм уу те би мэднэ те мэднэ гэдэг нь хийсэн гэсэн үг ш. Тий. Уучлаарай юм. Би чадна штэ гэдэг бас те мэднэ хийжсэн өмнө үдчихсэн олчихсан гэдэг нэг ийм үгнүүд бас нийтлэг байдаг те. Тийм. Тэгэхээр одоо ингээд нэг сайн зүйлийг өөрийнхөө амьдрал зуршил болгоход бид нар хугацаа орноо те. За би одоо яг энэ салбарт ажиллаад ингээд өөр дээрээ ажиллаад 15 жил болж байгаа те. Тэгтэл яг эхний одоо баг 3 4 жилийн дараанаас л одоо жинхэнэ үр дүн гарч ирсэн те. Хүн тууштай хийх хэрэгтэй. Энэ зүйл дээр ингээд тэгээ энэ зүйлүүдийг одоо яагаад бид тэр өндөр энэ сэдвийг хүндэж байгаа вэ? Тэгээ бид нар 13 минут ярьсан байна те. Бид нар аль болох удаан ярихгүй хичээдэг. Ягаад тэгэхээр би ч гэсэн ингээд лайвыг 1 цаг 3 цагийн лайв байвал баг үзэх сонирхол сонсох сонирхол баг хүрдэггүй. Тийм учраас хэдүүлээс товчхон яхахыг хичээе. Тийм бидэрт зуршил бүтээх шаардлага байгаа. Гэхдээ энийг илүү би таны зорилготой холбож өндөр ярмаар байна. Уушлаарай те. Та яг үнэхээр том алсын хараа байгаа юу? Том зорилго байгаа юу те? Үнэхээр байгаа бол одоо яг энэ зорилготой өрхийн тулд шаардлагатай зуршлуудыг өөрийнхөө амьдралд суулгах ёстой шүү. Яг энэ одоо зарчмыг хэдүүлээ өшөөлөг дэлгэрэнгүй сурыг гэж бодож байгаа бол эх 7 хоногийн нэгтгэс одоо пүрэв гаригийн хооронд Afa Ах team-ийн одоо Afa Ах team онлайн сургалт явуулж байгаа. За та нараас зарим мэдчихэж магадгүй, мэдхгүй байж магадгүй. Бид нар 13 сэдвээр яг ингээд нөгөө энэ цаг үед ковид дуусаагүй байна те, ковидын асуудал шийдэгдээгүй байна, хөл хорионд бид нар өнөөдрийн байдлаар хэвээрээ байна те. За магадгүй эрхлэн оноос нөхцөл байдал жоох өөр болгоч бид нар 100% зүгээр болоогүй байгаа. Энэ үед бид нар энэ үеийг ашиглаад бид нар өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Бид нар өөртөө ингээд те боломжийн үнээр сайн чанартай сургалт коучинг тасалжуултыг авах хэрэгтэй. Тэр утгаараа Afa Ах team бол хувь хүний хөгжлийн 13 сургалт хичээлээр илүү лекц биш, хичээл биш, илүү жоохон ийм тасгалжуулалт маягийн ийм одоо 13 сургалт хичээл явж байгаа. За мэдээж би энэ 13 хичээл дээр бол ер нь бол ороогүй байсан. Гэхдээ одоо манай нэг багшд одоо ажил гарсан учраас би одоо яг энэ зуршил бүтээгч хэсгийг бол заахаар болж байгаа. Тэгээ одоо яг энэ эрэх даваа гарагт эхэлнэ. Тийм учраас өнөөдөр ингээ бүртгэл эхэлж чинь гэж ойлгож болж байна те. За тий. Тэгэхээр энэ хичээл дээр одоо би яг 4 өдрийн турш та бүхнийг одоо маш хямдхан үнээр Afa Ах team коучинг хийж баяртай байгаа. Тэгээ маш олон хүмүүс бас яг хувийн коуч анхаар үнэтэй байдаг шүү дээ тийм. Ингээл ер нь 500 мянга сая, хэдэн сая, тэгэл дээдл нь 10 сая хүртэл байгаа шүү дээ. Ингээ явахаар бас тийм амаргүй, эн чинь бас үнэтэй гэтэл хэдүүлээ. Манай хичээлүүд чи ямар үнэтэй яаж яваа лээ? За ер нь бол маш боломжийн үнэтэй явж байгаа. За ер нь 2 төрлийн үнэ байна. Нийтээрээ энэ 13 хичээлээ авал үнэлгээ байгаа.
За энэ бол багцын үнэлгээтэй явж байгаа. За энэ нь бол 650 мянган төгрөгийн үнэлгээтэй явж байгаа. 13 хичээл. 13-7 хоног гэдэг маань хугацааны явж гисэн ер нь баггүй хугацаа болж байгаа. Нэг зуршил хангалттай бий болохоор. Хангалттай болохоор. Тэгээ явсаар наадмын өмнө дуусч байгаа. Тэгэхээр наадам хүртэл өөртөө хөрөнгө оруулалт хийгээд ингээд суралцах болцоо нээлттэй. За эсвэл бол би бүтэн багцаар нь авахгүй зөвхөн нэг хичээлээр нь эсвэл хоёр хичээлээр нь гурван хичээлээр нь сонгож явъя гэвэл энэ нэг хичээл нь 50 мянган төгрөгийн үнэлгээтэй байж байгаа. Тэгэхээр бид нар бас нэг талаас хичээл гэж нэрлэмээргүй байгаа. Энэ маань бол бид нар коучинг үйлчилгээ явж байгаа. Бас хичээл орно, бас хоорондоо ярилцсан, зөвлөлдөн, дүгнэн гих мэтчлэн одоо процессыг явах учраас энэ маань маш үн цэнтэй цаг байх болов уу гэж бодож байна. Тийм ээ. Тэгэхээр нөгөө чанартай боломжийн үнэтэйгээд герман дэлгүүрээр өрөөр байдаг шүү дээ. Good and good. Тэр шиг бид нар ямар ч хэлсэн энэ үед нөгөө нийгэмдээ бас жоохон хөрөнгө оруулъя. Бид нар боломжийн үнээр хичээлээ заая те. Ялангуяа миний хувьд ингээ хувийн коуч нөхөр ингээ одоо активмэс тавьсан үнэлгээ байна. Дээрээс нь миний бас ажлын туршлагыг үнэлсэн үнэлэмж байна. Жоохон үнэтэй болчих гээд байдаг. Тэгэхээр энэ удаад бид нар яг энэ хичээлийг үнэхээр одоо хүмүүстэй боломжийн үнээр хүргэж өгье те. Тэгээд энэ 4 хоногийн хичээлийг ямар ч би заахаар боллоо. Тэгээд ямар ч байсан өнөөдөр энэ лайвыг үзэж байгаа подкастыг сонсч байгаа хүмүүс бол та бүхэн маань яаравчлан Alpha Academy пэйж рүү холбогдоод энэ ангид бүртгүүлээрээ яг 1-ээс 4 өдөр хүртэл орой болго явна. Хэдүүлээ одоо яг зуршлын талаар ярилцсан те. Яаж өөрийнхөө амьдралд амжилттай сайн зуршлуудыг бий болгох вэ? Зуршил бүтээхэд өөрийнхөө амьдралын сайн зуршлуудыг суулгахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Танд тулгараад байгаа бэрхшээлүүд нь юу юм бэ? Энэ дээр би бас танд ингээд мэдээж нэг ангид те бас хязгаартай олон хүн хитрхи олон хүн бид нар бас бүртгэж чадахгүй яа. Тэгэхээр нэг багш байгаа учраас олон хүнтэй харилцан ярих боломжгүй болно. Тэгэхээр цөөн хүнтэй явна. Аль хэдийн хүмүүс бүртгүүлээд эхэлсэн энэ хичээлүүдийг үргэлжлүүлээ явж байгаа. Тэгэхээр танд бол одоо яг бүтэн сайн өдөр хүртэлтэй бүртгүүлэх боломж байгаа шүү. Тэгээ нэгдгийн өглөөний хичээл мөн эхэлж байгаа. За ингээд подкаста мотиватор подкастыг энэ хүрээд бас өндөрлөх цаг болсон байна. Лайв ач гэсэн бас энэ хүрээд өндөрлөе. Та бүхэн энэ сэдвээр сонирхож байгаа бол далд хуумшил, зуршил, зорилготой үрэх, багц хэрэгсэл энэ талаар илүү гүнзгий суралцъя гэж бодож байгаа бол надтай хамт эх 7 хоногт хамтдаа суралцаарай гэж та бүхнийгаа урьж байна. За тэгээд энэ мэдээлэл бас хүнд хэрэгтэй гэж бодож байгаа бол энэ лайвыг та бүхэн маань яг одоо бүгдээрээ өөрийнхөө тий Facebook дээр эсвэл найзыгаа тий меншн хийгээрээ, таг хийгээрээ бас энэ лайвыг шеэр хийж өгөөрэй. Яагаад тэгэхээр энэ бол хувь хүний амьдралд оруулж байгаа маш үнцэнтэй хөрөнгө оруулалтаа гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас энэ хүн мэдээллийг шеэр хийхдээ санаа зовж чиж болохгүй. Тийм учраас та бүхэн шеэр хийгээрэй. Окей. За ингээд анхаарал хандуул сонсон та бүхэндээ баярлалаа. Бид нар хэцүү цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Хэдүүлээ энэ цагт ямар ч байсан нэг урамшуулсаар, ятгахсаар өргөжлүүлээд те сайн зүйлийн төлөө, зөв зүйлийн төлөө мотивацлаар байгаараа те. Анхаарал хандуул сонсон та бүхэндээ баярлалаа. Хэдүүлээ подкастаа бас энэ хүрээд өндөрлөе. Аяа бас энэ хүрээд өндөрлөе.